Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постын эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангүй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээ хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyalty Broker Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага Их Базар Construction-ы талын шилхэн болох. Сайн байцгаана үзэгчтэй, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Үзэгч та бүхний танил болоод удаагүй байгаа манай Доронтын Facebook-ийн эрхэм нэвтрүүлгийг нэгэн цоо шин дугаар үзэгч та бүхэндээ бэлэн болсон байна. Ингээд манай нэвтрүүлгийн өмнөх дугаарт оролцсон мөнх амьдрал оролцогч маань дараагийн удаа манай нэвтрүүлгийн зочноор Батуулдыг урьсан байгаа. Ингээд үзэгч та бүхэн манай дараагийн оролцогч болох Батуулд маань ингээд хүрэлцэн ирсэн байна. Юунд дөрөнд нэвтрүүлгийг эхлэх өмнө та бүхэнд энэхүү нэвтрүүлгийг манай үзэгч та бүхэнд хүргэн байхад тусцаа үзүүлж байгаа ивент тэтгэгч байгууллагуудад танилцуулахыг хүсэж байна. Mobicom корпорацийн Доронт аймгийн салбар Candy брэндээр оролцож байна. За мөн Доронт аймгийн их бүтээн байгуулалтын төлөөгөө би оролцсон ажиллаж байгаа Их Базар Construction-ы талын ширтгэн хотхон ивент байгууллагуудаар оролцож байгаамаа. Зүүн сая Candy шүүдэт хөтөлбөр хийлээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэж байцгийг мессеж ирээд байна. Энийг чи юу авчруулах вэ? Юм авчруулсан шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Өө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан байх шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно авч өгнө. Зүүн сая Candy шүүдэт хөтөлбөр хийлээ. Mobicom Орчин үеийн шинэ хотхонд айдалтай амьдрах хүсэлтэй хэн бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Зүүн сая Candy шүүдэт хөтөлбөр эхэллээ. Шүүдэт хөтөлбөр 50 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 1 сая Candy-ний эзнийг тодруулна. Урьдчилсан дэлбэр тэрэгдэж та 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа сэнгэлээд эсвэл 500 мегабайт болон түүнээс дээш дата багц аваад тухайн өдрийнхөө 1 сая Candy-ний төлөө өрсөлдөөрэй. Нийт 7 болон түүнээс дээш хэрэг цуглуулан 50 сая Candy-ний төлөө өрсөлдөх боломжтой. Mobicom Анх хизэнээс Facebook-ийн хэрэглэгч болж энэ кайлын одоо гишүүн болов. Facebook-ийн чинь хүмүүс хайтав гэдэг бас юм сүлжээг хүмүүс их ашигладаг байсан шүү дээ. Тэр үчи одоо манай найз нөхдүүд бас оюутан байсан. Тэр хүн болгон хайтав нэгэд тийм юу гэдэг юм байна. Одоо сүлжээ гэдэг юм байна. Хайтав чинь бараг бас нэг жилийн хугацаанд нийлээдгүй хугацаанд хэрэгэлсэн байхгүй. Тэгээ тэрний дараагаар энэ Facebook гэдэг юм гараад ирсэн байна гэдэг. Хүмүүс нь хайтав хаагаад шууд Facebook-ийг шилжиж гисэн л дээ. Тэгэхээр 2011 онд Facebook-ийг анх нээжсэн. 11 онд. Бас нэлээдгүй эртний хэрэглэгч шүү дээ, тийм ээ. Тэгээ ер нь 11 оны сүүлээр л анх Facebook дээр аккаунт нээжлээ. За тэгвэл анхныхаа постын тухай яриач. Постлж. Анхны посттой санахгүй байна. За миний бодлоор Facebook нээгээд ямар ч хэлсэн зураг бол оруулж ирсэн баг. Анхны постыг нэлээд одоо сүүлээр л хийжсэн багтаа л санаж яг одоогор бол ямар пост оруулж ирсэн сандгүй. Дараагийн нэгэн уламжлалт асуулт байна. Одоо энэ Facebook гэдэг зүйлийг хэрэглээд 11 оноос хойш ингэ бас явж байгаа юм байна. Тэгвэл одоогийн байдлаар яг хичнээн одоо найз нөхдөдтэй болсон байна. Найзын тоо минийх бол харьцангуй бага шүү. Ерөнхийдөө одоо нэг 2000 гараал явж байгаа. 2100 хүрсэн байна уу өрөөгөө нөө 2000 л дөнгөж гарч байгаа хта. Ер нь хүн амт бас ах тэр өөрөөс одоо Facebook одоо 5000 найзтай болж ит юм уу те. Тэд найзтай болж ит юм шиг шум. Яг таалагдсан хүмүүсээ найзаар авдаг. Пост оруулж байгаа хэрэгтэй. Тийм пост оруулж байгаа хүмүүсийг найзаар өгтөртэй. Ер нь одоо ингээд ажиллаж байхад Facebook-ийг хүмүүс янз бүрийн шалтгаанаар ашиглаж байна л да. Зарим нэг нь одоо өөрийнхөө бизнестэй хэрэгцээтэй байх үүднээс нь Facebook-оор дамжуулж одоо маркетинг хийж байна тийм ээ. Мөн одоо өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилж худалдаалж байна. Одоо жишээ нь онлайн худалдаа гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь одоо яг
Facebook гэдэг зүйлийг өнөөдөр одоо зах зээлтэйгээ яаж уялдаж холбоод ажиллах хэрэгтэй гэдэг юм бэ? Яг одоо Facebook-оор бараас орчилж зарах гэдэг нь ер нь зөв нөө баг юм уу? Болно шүү дээ. Ер нь одоо тэгээд бүр Facebook-ээр яаж маркетинг хийх үү гэдэг бүр сургалтууд бүр яваад эхэлсэн байна шүү дээ. Улаанбаатар хотод жишээний тийм. Тэгэхээр бизнес хийж байгаа хүмүүс дотор бол энэ нарцсангуу бас энэ Facebook маш хэрэгтэй байгаа юм л да. Одоо жишээ нь миний төрсөн түүхэл одоо бодуулахын дээр ингээд наалт идэх тийм. Тэгэхээр өөрөө бол ингээд бизнес хийж байгаа хүмүүст ямар нэгэн одоо байр төрөлхөө, офс төрөлхгүйгээр энийг бол гэртээ хийгээд байгаа байхгүй. Одоо таны хүмүүсийн бодуулах чинь тийм. Тэгэхээр ийм одоо жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс ч юм уу, том бизнес эрхэлж байгаа хүмүүс ч юм одоо тэр бизнесээ сурчлах, тэргээр үйл ажиллагаа явуулахад Facebook бол маш их дөхөн болж байгаа гэж би харж байгаа. Тэгээ том компаниуд ч гэсэн сурчлаа. Одоо ер нь Facebook компани гэж байхгүй. Тийм. Хөөм ч гэсэн багт болчиход байгаа ш. Тэгэхээр энэ Facebook-ын дэвшилттэй хэрэгтэй үнд бол хэрэгтэй. Facebook гэдэг зүйл гарч ирснээс хойш одоо вебсайтын бас тэр ноёхлыг байхгүй болгоцсон юм болов. Хүмүүс вебсайтэд маш их анхаарал хандуулж маш их мэдээллийг вебсайтаас авдаг байсан бол одоо энэ талын мэдээлэл бол асар багассан л да. Харин одоо тэрний оронд альва нэг аж ахуй нэгж байгууллагууд өөрийнхөө вебсайт гэхээс илүү Facebook-ийг сайн хөтлөөд тэрүүгээр мэдээлэл сайн сурталчилж байх юм бол цаг алдалгүй илүү олон хүнд мэдээлэл өгөх боломжтой болоод ирсэн. Энэ тал дээр ямар хэлдэг вэ? Яг үнэ. Тэгэхээр ер нь бол одоо ямар ажил дээр ороод нэг вебсайт руу за тэр вебсайт руу доорж мэдээлэл харъя да гэхээсээ илүү нөгөө нэг вебсайтын Facebook хуудсын лайк дарсан байх тохиолдолд тэр чи өдөр болгон за ийм мэдээлэл ийм болсон байна гэдэг мэдээлэл тогтмол орж тухайн орж ирсэн линкээр нь дарж орж мэдээг нь өмчлүүлж байгаа шин. Твиттер ч ялгаа байхгүй тийм. За манай нэвтрүүлгийн дараагийн нэг уламжлалт асуултууд ийм асуулт байгаа маа. Ер нь бол ингээ хүмүүс Facebook-ыг хэрэглэснээс хойш ингээд өөрийнхөө бас хамгийн их одоо лайк дарагдсан, шеэр хийгдсэн, маш их комент бичигдсэн одоо постуудыг бол ой дундаа санаа явж байгаа. Жишээлбэл одоо жишээ нь Батболдын хувьд хамгийн их лайк дагуулсан, хамгийн их комент бичигдсэн, хамгийн их шеэрлэгдсэн ямар пост байдаг вэ? Санах байна. Хамгийн их лайктай постоо санаж байна. Хүүтэйгээ цуг нэг манай өмнөний нэг нуруунд дээр баатсан зургууд. Тэр пост л ер нь аягүй лайк авсан байна гэж байна. Хийсэн лайк авсан бол тэр ингэсэн юм аа. Бидний тохиолдсон үнэтэй хүндхэн бөгөөд хүртээ явдал гэдэг нэг юу групп байдаг шүү дээ. 90 мянган гишүүнтэй. Тэнд би нэг пост оруулсан. Над нэг хүндхэн явдал тохиолдоод оролцсон байхгүй. Тэгээ тэн дээр аягүй лайктай явжсэн чинь хайрын төсөлгээд бас нэг 104.5 гэдэг Улаанбаатарын гэр бүлийн радиогийн бас тийм групп гэдэг юм лээ. Тэндээс энэ зургийг чинь ингээд группт оруулах гэсэн юм аа хөдөлгөөн нартаа оруулж болох уу гэд админ зөвшөөрөл тэгээ болно гэд орсон. Тэн дээр миний бодлоор 40 мянган лайктай, 1200 300 шеэртэй. Тэр л зураг хамгийн их одоо амьдралтаа авсан лайк шеэртэй пост байлаа. Candy урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэд байцгийгэл мессеж ирээд байна. Энийг чи юу авчруулах вэ? Юм авчруулсан шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Өө ямар гоё юм бэ? Тэгэхээр 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан байх шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. Зүүнсэй candy урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom Орчин үеийн шинэ хотхонд айдуултай амьдрах хүсэлтэй хэн бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон.
Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постинг эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээд хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyalty Group Candy. Нэвтрүүлгийн дэмжигч байгууллага Их Базар констракшны тал ижилхэн олгоо. Одоо шинэ ингээд Facebook дээр ингээд хүмүүс маш их тийм өөрийнхөө амьдралын одоо юу гэдгийг үйл явцтай холбоотой тийм мэдээллүүдийг маш их оруулдаг шүү дээ. Ер нь манай дугаарлан дээр ингээд зочмолтой бас энэ сэдвээр ярилцдаг. Энэ тал дээр ер нь бас ямар үзэл бодолтой байдаг талаас нь бас асуумаар байна. Хоёрдугаарт нь одоо Facebook гэдэг зүйл ингээд хэрэгэлснээр өөрийн чинь амьдралд за ийм талаараа надад аюу хэрэгтэй байна тий. Ерөөдөө бас ингээд Facebook хэрэглэснээр амьдралд бас иймэрхүү өөрчлөлтүүд гарч байна гэдэг. Эсвэл нөгөө талаараа бас эсрэг өөрийн чинь амьдралд бас нэг төвөг учруулж исэн тохиолдлууд бас байна. Facebook-ээс болоод. Тогтмол одоо бараг өглөө бослоо шүтээ угуулаа нэлдэ суулаа тий. Одоо ажилдаа гарах чинь ийм автобусан суух чинь чиврээ тэргээ бослт хүмүүс найзууд дотор байдаг. Гэхдээ тэр зүйл бол яг бас нөгөө талаар бол өөрийнхөө таймлайн дээр тий тэр хүн юу ч орж болно. Тэр хувийн одоо хүний эрх ашигт бид нар бол бас алдах эсвэл тийм ээ. Гэхдээ яг тийм зүйлийг харахад хэд тийм хувийн амьдралаа бусдад сурчлах нь бас зөв буруу гэдэг. Тэр миний хувьд бол буруу гэж. Яагаад тэгэхээр бас бараг зарим нь те одоо секс амьдралаа ч юм уу те гэр бүлийнхаа амьдралыг бичдэг тийм группүүд байна шүү дээ. Нөхөртөөгөө одоо 21-ээс нэмэх 21-ээс дээш гэдэл тавьж байгаа л те тийм үү бичсэн. Энэ гэр бүлийн харилцаан дээр ч юм уу эсвэл хувийн амьдралд маш нандин зүйлүүд бол одоо те бусдад хамаарлаггүйгээр гэр бүлийн одоо хоёр хүний хооронд байх хэвээр нандин зүйлийг бол өөрсдөө л нандин зүйл болгоо хүчилдэг хэрэгтэй гэж би боддог. Тэгэхгүй бусад хүмүүст амьдралаа зарлаад одоо жишээ нь 10 жилээс эхлээд оюутан байх хугацаанд ч юм уу одоо энэ хугацаанд их нэртэйгээ ялац ингээд бүх зүйлийг бичдэг тийм хүмүүсийг төрөл би бас ахтарсан ойлгодог. Тэр зүйлийг бол бас зөв гэж нэг таашаадаг. Одоо тэгээд эргээгээд одоо шинэ өөрөө чи амьдрал Facebook түрүүн бас асуултанд ордогцсон да тийм. Facebook ч юм уу тэгээд. Ер нь бол аюу тийм давуу талтай шүү дээ. Яагаад тэгэхээр одоо холыг ортуулж хоёрыг уулзуулна гэдэг шиг те. Одоо миний одоо над дээр бүртгэлтэй группүүд донд манай 1-ийн В ангийнхны групп гэдэг байна. Тэгээ одоо дунд нь 8-ийн Б ангийнхны групп, тэгээ 10-ийн В-ийнхний групп. Тэгээ явж яснаа нөгөө оюутны ангийнхны те манай ангийнхны групп ч юм уу. Ийм ингээд одоо хол байгаа хүмүүс одоо чи нэг ангийнхан бол баян хоорондоо хад би нэг хаана яаж амьдраа хэдэн хүүхдтэй болоод байгааг бол мэдэх боломж байхгүй шүү дээ. Тэр болон хэрвээ Facebook байгаагүй бол тэгэхэд бол одоо эдгээр чинь биднийг одоо цаг хугацааг норон цаг бол маш ойртуулж өгч байгаа. Өглөө болгон орж ирээ зам ангийнхнаар юу байна ч гэх юм уу те. Одоо эсвэл сонирхлын бүлгүүдийг аягүй сайн нэгтгэж өгч байгаа. Одоо жишээ нь дундад ундаг залуучууд юм уу мөчөг сонирх эсвэл загас тийжийдэг ч юм уу те. Иймэрхүү хүмүүс одоо бас тэр болгон амьдрал дээр бол бие нэг олоод уулзах хэцүү те. Тэгэхэд Facebook-ийг ашигласнараа том бүлгэн үүсгэж ч юм уу те. Сонирхлын бүлгүүдийг аягүй сайн одоо нэгтгэж чадчихээн. Дээр нь одоо манаас Дорон тангийн залуучдын нэгдлгээд үйл ажиллагаа явуулж байгаа одоо байгуулга байгаа л да. Бас групп Facebook руу 7 мянган гишүүнтэй одоо орж байгаа. Тэгээд энэ группээр бид нар бол нийгэм чиглэсэн олон залуучуудраа чиглэсэн үйл ажиллагаа явуулах Facebook-ээр л хамгийн их мэдээлэл өгнө. Тэрнээс яг орон нутгийн мэдээллийн байгууллагууд дээр тэр болгон бас мөнгөтэй бидний санхүүж өгөх байгууллага байхгүй учраас одоо сурчлаад авах боломжгүй те. Тэгэхээр бол миний амьдралд Facebook олон их давуу талыг авчирсан гэж бодож байгаа. Тэгээ яг одоо амьдрал дээр тэгж тулгамдаад хөндөөлж исэн зүйл одоохон толгойраагүй л. Facebook дээр одоо сүүлийн үед донтох үзэгдэл маш их байна гэдэг хүмүүс яригадаад байгаа. Түрүүн бас би тэр яриан дээр хальт гараал өнгөрлөө. Ерөнхийдөө энэ Facebook-ийг жишээ нь яг өөрөө чинь хувьд яг хэдийн хэмжээний цаг хугацааг өдөрт зарцуулдаг бай Facebook-д. Тэгээ энэ одоо жишээ нь хэмжээнээс хамаарат донтоод байна уу, донтоогүй байна уу гэдэг ч юм уу тий. Эсвэл байнга бас ингээд утас болоод ингээд компьютерээс ордог хүмүүсийн бас ингээд ажлыг алдагдуулдаг. Офис ажилтдаг хүмүүс бол одоо удирдлагууд нь Facebook-ийг одоо бүр ингээд орохыг эрс хоригддаг болоод эхэлсэн тий. Тэгэхээр магадгүй ажлын бүтээмжийг гэдэг ч гэсэн унаадаг ч юм уу. Иймэрхүү ингээд янз янзын жишээнүүд байна л да. Тэгэхээр яг өөрөө чинь хувьд Facebook-д өдөрт дундчаар хэдэн минут зарцуулж. За өглөө босоод бол Facebook-ыг заавал их шалгана. Босоод уцаа үзчих таа ч тий. Уцаа нэгэд л одоо
Өөрийн телефон операторууд болгоно л одоо бараг дата гэдэг болсон байна шүү дээ. Тэгээд өглөө босоод ямар ч Facebook бол нэг шалгачихна. За ажил дээр ирээд суужгаад ажлын дундуур бол нэг шалгачихна. За өдийн цайч гэдэг юм энэ завсраар бол Facebook-оор ороод ер нь бол амьдралын дийлэх хугацаанд Facebook бол байна шүү. Тийм. Ер нь чөлөө заавал гарвал уцаа гаргана. Зав зайлах бол одоо бас компьютертэй шалгах орж идэх ч юм уу тийм. Гэхдээ нэг бодлоор бас нэг зүйлийг би бас харсан. Яг ингээд хүн болгон ухаал өвцтэй болсон. Тэгээд хүн болгон интернет хортох боломжтой болсон. Гэр бүлдээ ялангуяа энэ Facebook-ыг одоо магадгүй өдрийн одоо бус цагаар ашиглачаад яг гэртээ ирснийхаа дараагаар харьцангуй энэ дээр бас хяналт тавих хэрэгтэй юм болов уу таасан байна. Яг зөв. Тэгээ би бол гэртээ очиод би тэр нэг зүйл дээр анзаарсан гэхээр нэг өдөр ингээ гэртээ ажиллаа тараад хоолоо идчихэд тэгэл зургатаасаа чи Facebook-оор хосооч байгаа. Эцэг манай гэр бүлийн хүмүүс хажууд Facebook-оор хосоочсон. Тэгээ ингээ харсан чинь хүүгээ харсан чинь манай хүүг ингээд айгүй өрөвдөлтөй ганцаар ангиас уучсан. Тоглоож өстө нэг гонглдсан ч юм уу. Жоо хүүхд ер нь тийм байхаа эйгүй харагддаг шүү дээ. Ер нь тийм харж байгаа. Тэгээ би тэрийг харч надад айгүй санагдсан. Гэхдээ ер нь яг ингээд уул нь ээж автагаа тоглоод гэр бүлэрийн чинь уул нь өчлөлтөй гоё байх хэрэгтэй шүү дээ. Аав ээж нь хоёулаа тусдаа Facebook-оор шалгацсан ингээд сууц. Тэгээ би тэрнээс хойш гэртээ бол харьцангуй Facebook. Ер нь бол их цаг оруулах болсон. Гэртээ очиод бол хүүхдтэйгээ ч юм уу хамтаа одоо тоглох илүү гэр бүлдээ цаг зарцуулах хэрэгтэй байна гэдэг анзаардаг байсан. Ер нь бол арай жоохон хяналт тавьдаг болсон л гэсэн үг л дээ. Зөв. Нэвтрүүлгийн одоо дараагийн хэсэг одоо өөрөө ч н оруулж исэн постууд за тэгээд бүр одоо ингээд мартагдсан одоо олон жилийн өмнөх үйл явдлууд жишээ нэг Facebook тэрэг байгаад байгаа байхгүй юу? Одоо юу л шүү дээ. Дахиад бас нэг зүйлийг ер нь бол гэртээ баг альбом зураг хийгээ болцсон байна. Одоо жишээ нь хэрэгтэй зургуудыг бол одоо Facebook руу орж ирсэн зочинд альбом үзүүлэх болчиход байгаа. Тий. Яг үнэ. Нэг зурагтай юм бас юм байна. Энэ хаа байсан 2006 оны үйл явдал гэж байна. Тэгээд их сургуулийн төгсгүй юм одоо. Тэгээд нэг ангийнхаа нэг найзтай авахсан. Энэ танай найз ингээд таагалцсан юм байлээ л тий. Энэ зургийг харахаар бүр инээд өрөөд. Жохоо байсан. Одооны байгаа байдлаас тэр стил шал өөр харагдаж байна тий. Тэгээд наа чи би хэвлэлийн хүрээлэн дэрэгдэх сэтгүүлчдийн сургуулийг бакалавр мэргэжлэр төгссөн. 2010 төгссөн. Тэгээд ер нь манай анги чинь 30 төгттэй байсан. Тэгээд тэндээс 3 залуу бусдын данаа эмэгтэй байсан. Тэгээд наа чинь одоо манай ангийн ганхуу гэрчлэлтэй манай ангийн хүн. Тэгээд наа зурагч яасан бэхээр тэр үед Дорнод аймагт байхдаа FM хөтэлдэг байсан. Тэгээд хөгжимд их сонирхолтой өглөө босоод хөгжим сонсдог орон утгатай одооныхоор бол өглөө босоод Facebook-д ороод орой Facebook-аас гардаг гэдэг шиг одоо Facebook байхгүй юм чи FM-ээр амьдэрдэг байлаа шүү дээ. Хөгжмөөр амьдэрдэг байсан тийм. Тэгэхэд наадах чинь дөнгөж очиод бас хипхоп сонсдог байсан. Урсгалаа арай өөрчлөөд амьд хөгжмөд аягүй сонирхолтой болсон байсан. Тэгээд альтернатив инди хөгжмөд аягүй сонсдог байсан. Тэгээд үсээ жоохон ургуулж үтсэн. Тэгээд миний үс чинь бас жоохон урахаар далгайтай болоод ирдэг. Тэгээд хамгийн урт ургуулж байсан амьдралдаа хамгийн урт үсээ ургуулж байсан. Цаг үе чинь наадах л да. Тэгээд персон гэдэг тийм. Ирүүгээ цоолж исэн, хөмсгөө цоолж исэн, энэ чихээ 3 ингээд 3 цоолоод эмэг зүгээд одоо шивээс илгээд ингээ явж байхад одоо хөгжмөл тухайд аюул дондж исэн цаг хугацаа. Тэр үеийн л зургийг манай ангийн ганхуугч маань таглалцсан байсан. Тэгээд оролцсон байхад нь бас харчаад одоо хүмүүс юу гэж хэлэх нэ гэж харчихсан. Хүмүүс айхтар бас янз бүрийн коммент бичээгүй. Тэгсэг л өнгөрцөн байна шүү дээ. FM гэснээс чи тэр аймгийнхаа FM төгтлөж хийдэг байсан хоёрын хувьд яг FM-ийн салбарыг бол маш сайн мэдж байгаа шүү дээ. Хаа байсан 2002 онд шүү дээ, тий? 2 онд баха. 2000 хичээлээ тараал шууд FM дээр очиад төгтлөж хийдэг. Тэгээ маш их дур сонирхолтой, маш их хобби, бүх хобби л байлаа шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд FM гэдэг зүйл яг тухайн үед хүмүүсийн одоо цагаар бол ингээд сошиал орчин, сошиал медиа яг FM өгч чаддаг гэж дуугаараа дамжуулж боловсрол олгож байна. FM-ээр дамжуулж мэдээллүүд өгч байна. Хүн болгон одоо шинэ гар утасны FM сонсдог болсон байсан үе тий. Гар утсаараа FM сонсдог, машин сууж байгаа хүмүүс FM сонсдог. Гэртээ очиод радио сонсоод шууд FM-аас авдаг тий. Тэгээд ерөөсөө FM-ээр ингээд яг залуучуудын нэг хүүхд залуучуудын гол мэдээллийн их суг нь FM байсан юм болоо. Үнэ шүү. Яг бидний үе чинь ер нь бол баг FM-ээр тий. Өчмөр хүмүүжсэн. Одоо манай телевизэн захирал болд эрдэнэхээ үеэс нэг постн дээр дурдж ирсэн. Бид нэг наадмаар ингээд нэг зураг авалсан чинь
Яг ингээд тухайд ажиллаж байсан, фильмд ажиллаж байсан залуучууд хөтлөгч хийсэн. Тэгээд залуучууд зураг авалцсан байсан. Тэгээд намайг энэ бас FM дур сонирхолтой болгосон юм. Манай Болдэртнийх байгаа буугийнх маань. Тэгээд тэр FM дээр хэлэхэд ер нь бол тухайн яг бидний үеийн одоо нэг 80-аад оны дунд үеийн залуучууд тийм ээ. Яг бидний одоо азтай агш яг бол гүйж очиод хуцаа гэдэг. Тэгээ тухайн үеийн одоо FM хөтлөгчдрүүд бол аюу гой нэр хүндтэй гоё ажиллаж байсан шүү тийм ээ. Одоо нөхөр бол одоо нэг Facebook группийн админ юм да. Тэгээд нэлээ их лайктай группийн админ байсан. Тэгээд ер нь бол өглөө босоод хичээлдээ явахдаа FM асуудаг. Өдрийн зав цагаараа сонсдог. Тэгэл тухайн явдаг тэр нэвтрүүлгүүд хипхоп хөгжмийн цаг ч тийм үү, тим хөгжмийн цаг гэдэл бүгдийг л ингээл цаг алдалгүй сонсдог байсан. Одоогор л энэ хоёрын байрал солигчод л нэг хардаг. Одоо манай дуран тамхит явж байгаа юм байхгүй шүү. Тэгээ ер нь FM-ийн салбар альва юмдгаас цаг хугацаараа тэгээд мартагдаад өөрчлөгдсөн явдлаа. Зүүн сая канди уран шуугиалт хөтөлбөр хийлээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэд байцгийг мессеж ирээд байна. Энийг чи юу авчруулах вэ? Юм авчруулсан шүү дээ. Тийм үү? Тэгээ бисээ талхсан байлаа шүү дээ. Өө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 гэж аваад хэлээ. Нэгжээ авсан байна шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндид олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно гэж авч өгнө. Зүүн сая канди уран шуугиалт хөтөлбөр хийлээ. Mobicom. Орчин үеийн шинэ хотхонд айдуултай амьдрах хүсэлтэй хэм бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Графит сонирхдаг байсан тий. Графит зурдаг байсан шүү дээ. Чи дээр бас нэг зурж исэн дүр байгаа. Одоо намайг нэвтрүүлэх дурдаг манай аймын шүү дээ мөнх амьдрал. Мөнх амьдрал битээр чинь бас анх танилцахтай графиттэй холбоотой танилцчихсан байхгүй. Яасан бэ гэсэн чинь яг тухайн үед аюу хипхоп сонсдог байсан. Хипхоп хөгжинд аюу дуртай байсан би. Тэгээд хипхопын дөрвөн төрөл гэдэг EMC, тэгээд нэг графит, break dance, нэг нь scratch DJ гэдэг. Энэ дөрвийг би ингээл өдөржин ингээд зузаан дэвтэр дээр юм хөтлөөл хамтлагийн дуунууд ингээд дармалтаа бичдэг байсан байхгүй. Тэгээ амитаа анх танилцсан түүхэнд цаасан дээр л би графит зурдаг байсан. Тэгэл цаасан дээр дэвтэр дээр зураал тэрийг ингээд наагаа скотчоор наагаал хадгалаа гэдэгс. Тэгээ манайх 11 дэх байшинд манай аав одоо боддогч л байгаа л да. Тэгээ нэг өглөөс ирсэн чинь одоо аймгийн засаг даргын хамгаалал газар байрлаж байгаа байр байгаа шүү дээ. Эний нэг хан дээр ингээд графит зурсан байгаа. Тэгээ харчаад түү эний чинь цаасан дээр шинэ хан дээр бас зурж болд юм. Тэгээд тэр стандаа ингээд шөнийн цагаар хулгай гарал зурж байгаа юм. Ер нь бол одоо хотын орчин нэг л одоо тухайн үед бол одоо өнгөцийн алтуулчрал нэг байдаг та. Тэгээ бидний хувьд бол тухайн үед энэ чинь урлаг штэ гэдэг. Тэгээ цаасан дээр зурсан графита нөгөө 10 жилийн өмнө чинь шүршдэг бодог гэдэг бидэрт байх ш. Энэ тэндээс нэг барилгын хатсан бодог цэцэр хийсэн айлуудын хатсан бодыг шингэлэгч хийгээ шингэлдэг. Тэгээ тэрийгээр нэг орой дүүгэд аваад дагуулж гараад шүн гарч идэн тусгачаа шүний 2-3 цагт анхудаа зурж ирсэн. Тэгээ түүний дараа ингээд өглөө болохоос сэрэнгүүд нэг нэгээр нэмэгдсэн байсан байхгүй. Тэгээ тухайд манай мөнх амьдрал зурдаг л байсан юм байна л да. Тэгээд тэр чинь 2000 бас 2 оны үед аймгийн засаг дараагаар одоо 2 дараа ажиллажсэн байна. Тэгээд аймгийн засаг дарааны захирамж хагаад одоо хотын ийм орчныг бохирдуулсан энэ хүмүүсийг олж одоо хариуцлага хүлээлт торгосгүй 400 мянган төгрөгөөр тоорох захирамж дээр гараад тэгээд нэг өдөр гэртээ байжсэн чинь орой нар шингүү 100 бид нар гараа явдаг шүү дээ. Яг гэрээсээ гарчсан чинь манай хаалга идэх шүү. 2 цагтаа. Тэгээ ээж галтгоон тоолоо хийж суучихсан. Би тэгээд гяс мэдгэдэггүй батуулдаг юм. За дагаа юу гэдэг. Байрны голор ингээд 2 цаг даваа гарчсан. Настай хүмүүс өдөр чи гайхаад ингэж зүүн нэг ночрог хөгч чинь цагтаа дөргтаад явлаа. Тэгээ яг цонхон доогоор явсан чи манайж ингээд махаарчээ тоолоо хийж суучихсан. Нэг ингэж харсан. Гэж гээд араас гүгэд гараад ирсэн. Тэгээд хүү яасан бэ? Юу болсон бэ гэд. Тэгээд яг нэг зурсан хүмүүс ингэж байгаа маа та ингэ шалгаж байгаа. Тэгсэн чи яг зурсан донд мөнх амьдрал байсан юм билээ. Тэгээд энэ мөнх амьдралыг түүхтэй тийм ээ гэр нь хаана гэдэг мэдхгүй гээд би ч мэдхгүй. Тэр үуч танилцааг байсан юм чи. Тэгээд сураг аж гаргаад за гэр нь тэнд өгсөн мөнх амьдралын дороо. Тэгээд хоёр би үдэнд нь коридорт нь зогсоод аймгийн дороо. Тэгээд цагдаа ингээд мөнх амьдралыг ч юм байна уу гэл гэрлөө нороо авчихсан л дээ. Тэгсэн чи аймаг за графит зурсан юм хүмүүсийг ингээд шалгаж байгаа маа ингээд. Тэгсэн чи мөнх амьдрал санаас. Өө би хацаараа зур тэгж ярих бол Батука гэдэг бүх зурсан шүү гэж цаас гарчихсан чи би өөдөөс ингээд зогсчихсан. Тэгээд хоёулаа зүр цаа ингээд нэг зурж байгаа. Тэр чинь одоо шалгаж ирсэн. Тэгээд тэр чинь тэрнээсээ болоод за энэ торгуул моргуул тэр чинь оюутан болсон. Амиж оюутан болсон байсан юм. Тэгээд нэг өглөө 5-6 литр цагаан бодог авч чаад
үүрээр гарч өөрийнхөө зурснуудыг арилгаж ирсэн. Бусад зурснуудын дараа нь манайхан чинь нэг бухны тэнд хорхтой байсан шүү дээ. Хорхын ялтангууд ирж арилгаж ирсэн санаж байна. Тэрний сүүлд нь бид нар бол ингээд аюу гой зурдаг гэсэн баг. Сүүлд нь одоо яг хойдлынхын хандаг бүр ингээд шүтдэг зүгээр юу ч хамаагүй ингээд бичсэн. Тим зүйлүүд бид нар харахад бол бас өнгө зөмч аюу муухай байж Тэглэг яах вэ? Одоо энэ аймаг тийм зурж байгаа юм харагдаж байгаа юм ажиглаж байна. Одоо тийм чи битэрэн дээр зурж ирсэн чинь бас 2000 оны сүүл үе шүү дээ. 2003 он. 29-ийн хойдлын под станц дээр манай алтаа тэгээд найз дуруулаа. Шүнжингөө үүрээр тэр амар хүүтэй хаврын хүүтэй өдр зураад тий. Тэгээ бүр ингээд би энэ дээр авир зурж байгаа. Хүрхгүй энэ дээр айгүй том график зурж байгаа. Тэгээ бодгон дуусч ирэх. Тэгээ би энэ дээр авир зурж унаад шилтэй бодгон хаглаа тэр чинь тэгээд гэртээ орсон чинь амар бүтэн даарц ороод тэгээ даарц ороод хэмжилтээ ороод будагтаа гармаараа гуйхаа ажиллахгүй шүү дээ. Ингээд унтсан чи өглөө будгийн гоёнд нь алдсан ингээд тэрсэрчсэн. Тэгээд одоо чиний нэр хүртэл тэнд байгаа шүү дээ. Жаки гэдэг чинь буруу бичсэн надад буруу бичсэн. Тэр өдөр чи бас игжсэн. Шүнжингөө шүн баг үүрээр гэртээ орсон санагдаж байна. Тэгээд гар ингээд будаг болсон. Тэгээ орны хажууд юм ширээ байдаг байхгүй миний орны хажууд. Тэгээд гараа ширээн дээр ингээд тавьчаад юм дүү нойрноо дийлэл унтцсан юм шиг. Тэгээд өглөөс ирж байгаа гар ширээн дээр ингээд бодогтойгоо байцтаа хатцсан. Салгаждаг. Энэ күртэг мүртэг байхгүй будаа. Битээ өгдөг. Тийм. За хүүхэд насад орсон чи. Сайхан байлаа. Бас нэг юм пост байна л да. Намайг хүн болгосон 2 доо гэдэг. Яг одоо баг багт бидний үе чинь нөгөө талхан дээр саагаар цацаал тэгэл гамбар хариад иддэг гэсэн ш. Тэгээд энэ ягаад нэг онцлоод байна гэхээр айгаа бас ингээ хөгжилтэй байдлаар ингээ бичсэн. Энд тэгээд энэ талхан дээр сахар арай овоолччээ тэр үед ингэж овоолол загнаалтыг байлаа хээ. Гамбар бол тэгээд супер хачир штэ. Наран засгийн тосноос олдохгүй бол тарганы тосон ч гэсэн хайраал ижтгэл байлаа эдэр гэл те. Айгуу дурсамжтай. Яа тэгэхээр одоо л ингээд нэг юм одоо хүүхдүүд ийм ярил ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй шүү дээ. Идэхгүй шүү дээ. Одоо чинь бан талхан дээр сахар тавьж ураг идэхгүй шүү дээ. Тэр барин ч юм уу манс загвалдах нь хэлдэг л байна та. Тэгэхээр яг энэ нэг би энэ зураг явж байхад харсан л та. Нэрэл намайг бидний үеийнхний яг бидний үеийн залуучууд бол яг энэ хоёр л хүмүүс болсон л та. Одоо тэр үе чинь одоо Демберлийн талх гэж байдаг байлаа те. Тэгэл одоо талхаавал тэр чинь сахар махрыг бол ингээд дээр нь ингээд цацаад ингээд дохгүй бол ингээд овоолж идэн нэтрэг чинь шин шиг дараа баяаж өвчгөл хүүхдүүд зэрэг тэгж иддэг байсан байх гэдэг те. Тэгээ гамбар идэр чинь яг нэрээ 9 тос өдрөг байхгүй. Тэр нэг 90-ад оны нэг хэцүү үеэр манай аав бидний үеийн аав эзнэр л бидний тийчих гэж л юм л хийдэг байсан баг. Тэгэл тэр үе чинь тарганы тос өдрөнд шүүцэх тэр чинь ингээд литрээр нь зардаг. Тэгэл гамбарнд харж идсэн. Тэгээд одоо энэ зурагтай холбоотой нэг пост үзүүлэх гээд байгаа юм. Би бас ер нь их фото сонирхдаг. Тэгээд өөрөө зургийн аппарат бариад ингээд энэ тэнд явахлаар бус хүмүүсийн зургийг авсаар байж байгаа. Өөрөө ер нь зурагтай үлдэх тохиолдол маш бага байдаг байхгүй. Яалч гоё үйл явдал дээр очиод ингээд цуг ингээд мэдрээл гоё ингээд бүгдийн зургийг аваад идэг. Тэгээд дараа нь эргээ зургаа үзсэн чинь миний зураг гэдэр ер нь байхгүй тий. Тэгээд зурагчдын зураг уусаа байхгүй. Тэгээд хаа нэг хүнээр гуйлгаж зураг дараална. Тэгэхээр нөгөөх нь нэг жоохон санаа авчихсан. Сэтгэл нийцэхгүй авдаг тий. Тэрэн дээр одоо бас нэг жишээ ярихад яг одоо өөрөө чинь пост байна л да. Гадаа ингээд бусад одоо нэг аппарат дээр их юм да бусад юун дээр нь фокус нь таарсан. Яг зураг авахулах эзэн дээр фокус нь хараагүй. Наа чи манай ажлынхан сая 10 сард энэ Баян уул руу хүмүүс амархаа явсан. Тэгээ яг нөө хүмүүс наа чи бойлохны замд ингээд гоё нэг ойн төгөлөөдөг штэ. Тэнд авсан зураг байхгүй. Тэгээ бос хүмүүсийнхаа зургийг ингээд багаар нь аваад тий хэлцэлцээр нь ч мөнгө аваад явчихсан чи өөрөө нэг гоё тэнд зураг тавь фэйсбүүк дээр оруулжмаар санагдсан шүү дээ сүүлгөө тий гоё байгаль давуулсан зураг. Тэгэл очиод зогсоод нэг хүн гол за зураг аваад өгөөч гэд авсан. Тэгэл тухайн үед нөө яарад хүмүүс машиндаа сууж ганцаар үлцээсэн. Тэгэл нөө зураг чараагүй машинд ороод суусан баг. Тэгээ сүүлд нэрээд нөө аппарат нар бол айхтар тод харагдахгүй шүү дээ. Тэгээ болцсон л авцсан л байна гэж хараад. Тэгээ сүүлд нэрээд за нөгөө зураг оруулаад та гэж харсан чи яг над дээр фокус тусаагүй тийм зураг байсан баг. Тэгээ яг тэр үед бас нарган болгоод наадах чи оруулсан. Тэгээ хүмүүс миний зураг фокусгүй гарсан бас их баярлаад олон лайк дарсан байлаа. За энэ цэрэг хувцастай баахан энэ цэргүүдийн дунд ороо суудсан нэг юм зураг байгаа юм аа. Энэ зурган дээр жоохон тайлбар өгч. Надад их сонирхолтой гоё санагдсан л да. Тэгээ хідээ заваараа эсвэл одоо дүүцүүлэх алдмал паач уу яач уу. Цэрэгт бол яваагүй. Гэхдээ нэг жил бас үндсэн байдаг байхгүй. Сургуульд яваагүй Улаанбаатарт баг дими жишээ хоног найзтайгаа амьдсан. Чи юу сайн мэдчихэ тэ. Тэгэхээр тэр хугацаанд явчихдаг байж үдээ ч гэж бас одоо бодоход бодож идэв. Наад давалсан зурагч болохоор наа чи нэвтрүүлгийг бэлтгэж явж ирсэн. Тэгээд дорнтын нэг
татагдсан нэг нэлээд олон цэрэг байсан. Дорнтой судал тийш их татагдсан юм лээ. Тэгээ тэнд нэвтрүүлэг бэлтгэж явахдаа нэг даруулсан зураг байхгүй. Дашилбараас ирсэн цэргүүд гээд. Тий. Одоо манай дашуулсан хойдлын сумдуудаас татагдсан цэрэг. Энд нэг залуу байгааз энэ их дундаг гээд дунд нь сууж байгаа залуу гээд. Тэгээ наадах чинь би зураг аваад фэйсбүүкт оруулсан чинь ангийнхан найзууд харсан. Тэгээ өөрөө бас фэйсбүүк ашигладаг. Тэгээд ангийнхан найзууд харсан. Хүүе манай дундаг хэзээ цэрэг татагдсан бэ? Баярлалаа зургийг нь олжсон. Би ангийнхаа группт орсон чинь манайхан бүр баярлалаа сүү тэгээд. Одоо жишээ нөгөө хоёр ойртож уулзуулдаг. Facebook жишээний нэг гавь нь бол энэ байна шүү дээ. Телевизээс зохион байгуулж ирсэн сар шиний одоо баяр зориулсан баярын дугаар юм шиг байна. Их гоё дийлэх хувцастай гэр бүлээ дээр суугсан юм хүмүүсийн зураг постууд байгаа юм аа. Энэ талаар наа чинь өнгөрсөн жилийн цагаан сараар TV6 телевизийн хамт олон маань бас сар шинийн нэвтрүүлэг бэлдээд тэгээ энэ нэвтрүүлэгтээ манай гэр бүлийг бас урьсан юм аа. Тэгээд манай Хүчин драмын театрын Нанхүү даргын гэр бүл тэгээд Мобокемонс тугаагч гэр бүлийн хүнтэй ингээд 3 гэр бүл оролцуулаад ардын уламжлалт ёс заншлын талаа ингээд тэмцээн уралдаан зохион байгуулад тэгээд нэлээд олон тэмцээн зохион байгуулсан. Тэгээд битээр бас нэлээд олон шагналаа 4 шагналын аваад гараад ирсэн байсан шүү. Тэгээд маш сайхан нэвтрүүлэг болсон. Одоо жишээ нь гэр бүлийн манай гэр бүлд бол ингээд мартагтаар үнийг сайхан дурсан чиглэл тэгж л байгаа юм л да тий. За энэ түрүүн битэрийн нэвтрүүлгийн ихэнд дурддагцсан нэг танаа хүү шинэ нуруунд дээр сууж агаад хүзэн дээр сууж агаад одоо мөрөн дээр сууна гэж ярих юм да тий. Тэгээд доош ингээд баачж байгаа маа. За яг энэ моментын талаар хэлж жоохон дэлгэрэнгүй яриа. Орой хэдэн цаг үед байсан, юу хийж ийсэн. Тэгээ одоо бааж ахтан чи мэдэрдэг юм уу? Юу болов? Миний үчин 1 сард төрсөн. Тэгээд тухайн одоо наа чинь 3 сар мартай 4 сартай байсан үеийнх нь зургалтаа. Тэгээд би бол цаашаа нөгөө фэйсбүүктэй төвцөн сууж байгаа шүү дээ. Яг нөгөө фэйсбүүк жийд гараад ирсэн. Тэгээд ноутбукн дээр нөгөө интернетд орсон фэйсбүүк ухаад тэгээд бас марав жийдээ суучсан юм аа. Тэгсэн чинь манай эхнэр ингээд хүүгээ жоохон ойлгох янзтай л яваадсан юм байлээ л. Тэгэхээр ингээд авч явж хаад маавхан юм дээр суугаад байж тэгээд тавьсан байхгүй. Тэгээд яг юм нөгөө фэйсбүүктээ гараад зарим гэдээ суужсэн чил гэтэл нуруугаар халуу дүгээд явчихгүй. Тэгэхээр хүү юу вэ? Шийдэж байгаа болов уу гэж бодоод гэсэн чи үгүй арай л нэг гулсамтгаа нэг жоо удаанаар гулсаад нэг өтгөн байр юм биш. Тэгсэн чи одоо миний үе яг аавхан нуруунд дээр баацсан байхгүй. Тэгээд манай эхнэр яг энэ нөгөө моментыг харчаад л одоо аль байжгаар гэж уцаа асаагаад зураг дараад авцсан айгу гоё акшн бол таарсан. Тэгээд тэр үеийн зураг л дээ. Тэгээд наад зураг чинь түрүүний миний ярьжсэн нэг олон лайк авдаг гэдэг. Тэгээд одоо энэ зургийг тэр олон лайктай хамт бас ингээд жаазлаад гэртээ бас хадгалчихъя гэж бодоод байгаа шүү. За одоо дараагийн постын тухайд бол ер нь залуучуудын бас их нийгэмд их итгэх оролцоог маш сайн одоо дэмжиж тэгээд эдгээр залуучуудын үйл ажиллагааг бас их сайн зохион байгуулад ингээд нэг жилийн аагаа саяхан тэмдэглэсэн танаа нэгдлийн тухайс ярилцъя гэж бодож байна. Тэгээ нэгдлийн талаар бол зайлшгүй яригдах хэвээр юм сэдв тийм үү? Өнөөдөр нэвтрүүлгээд бол тэгээ нэгдлийн талаар жоохон танилцуулаач тавьчих. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгч намайг одоо хувь хүн талаас нь ихээс илүү нэгдлийн бас үйл ажиллагаатай холбоотойгоор үрсэн баг гэж би ойлгож байгаа. Тэгээд Дорн аймгийн залуучдын нэгдлийг одоос их жилийн өмнө 10 сарын дундуур байгуулж ирсэн бид нэр. Бид нар гэдэг маань одоо наад зурган дээр ч байгаа 6-7 залуучууд байгаа тийм. Яг анх эхэлж. Тэгээ анх санаа нь бол би ингээд төрийн байгууллагт ажилладаг. Өглөө 8 цагт ингээд гэрээсээ гараад хүүгээ цэцэрлэг төрөгчөөд эхнэрээ ажил дээр нь болгочаад тэгээд өдний нэг цагаараа гарч өглөөлөдлээ. Их их цаг ингээд ажил дээр өнгөрчдөг өдрийн 8 цаг. Тэрнээс бус цаг нь яадаг вэ гэхээр буцаагаад л нөгөө орой эхнэр хүүхдээ ажил цэцэрлэгээс нь аваад л гэртээ хардаг. Гэртээ харахаараа зургтаа өстө хоолоо хийжтэй л ингээд гэртээ л байждаг. Тэгээ юу анзаарсан бэхээр ерөөсөө нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа юм над байхгүй байсан байхгүй. Одоо Улаанбаатар дээр бол янз бүрийн залуучуудын олон гой байгууллагууд эсвэл ингээд зүйлүүд байдаг шүү дээ. Тэднийг харж байгаа иймэрхүү юм хийх юмсан ингээд аюул их тийм санал бодол хүсэл байсан байхгүй. Тэгэл би яг энэ амьдралынхаа тойргийг харсан чи 7 хоногийн 5 өдөрт нь яг нэг юм тойрогт ирээд. Тэгээ би одоо манай нэгдлийнхэн ихтэй өчтөрийн тойрог гэж байдаг байхгүй. Өчтөрийн тойрог гэж яагаад гэвэл муухайгаар нэрлж байгаа юм. Нийгмийн оролцоог залуу нийгэм идэвхгүй амьдралын өчтөрийн тойрог бас байгаас харагдаж. Их улсын гамтлаг гэдэг найз бас одоо нэгдлийн зохицуулагч өмнө говьс ирсэн байсан. Тэгээд дорндод нэг ийм зүйл дутагдаад байна. Хоёулаа нэг ийм эхлүүлээгээд анх ярьчаад. За тэгээд энэ нэгдлийг анх зохион байгуулж эхэлж ирсэн. Тэгээд үүнээс жил өнгөрөхөд бас
олон ажил зохион байгуулсан байна. За бас ерөнхийдөө танай нэгдлийн зохион байгуулалтын ажилтай холбоотой нэг юм сая өнгөрсөн хавар их төмөр гарлаа. Ерөнхийдөө бас нийт нутгаар бас жоохон төмөр ихтэй байсан. Да ялангуяа манай аймгийн хувьд тэр тий шээ Сүхбаатар бас их төмөртэй байл. Энэ төмөрт нэрвэгдсэн одоо малцад туслах бас нэг юм үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэгээ хичнээн байгууллага одоо хичнээн залуучууд оролцож хамрагдав. Тэгээ ер нь хэдий хэрийн хүмүүст одоо тусламжийн гараа сунгав тий нэг өсөндөө бодиттой тусламж авсан хичнээн баг. Тэгээ аль сумдууд руу явах гэдэг. Халуун сэтгэл хандив аян гээд наад Баян уулын өнгөрсөн хаврын төмөр чинь бол маш том төмөр өстэй тий Монгол Улсын ерөнхийлөгч хүртэл газар дээр нь очиж нөхцөл байдлаа танилцаад одоо онцгой байдлын бас нэг салбар ангийг тэнд байгуулчлаа тий. Тэгээ бид нар энийг харчаад энэ дээрс Улаанбаатар хотоос аягүй хүмүүс сандсан та. Залуучууд Баян уул руу дрын явуулаад одоо нэг борцог тэр өөрсдөө хийчих юм уу тий. Тэгээ бид нар харчаад ер нь орон нутгийн залуучууд бид нар өөрсдөө яагаад энэ орон нутгатайгаа холбоотой оролцох юм. Хамтын халуун сэтгэл аян эхлүүлжсэн. Тэгээ энэ дэр бол маш олон байгууллага оролцсон. За бид нар нэг том IT гэдэг машинаар дүүгээ ачиж авч ирсэн. Дандаа тусламж. Дандаа тусламж. Юу байв гэдэг. Одоо 100 бодол өвсийг одоо манай Одхуу нэг залууга хуваараа 100 бодол өвсийг малчдаг тараалаа. Одоо тэгэл олон байгууллага оролцсон. Одоо EFT супермаркетын хамт олон, Голомт банкны хамт олон. За тэгээд одоо дурддууд олон байгууллагад оролцсон учраас магадгүй бас нэр орхитуулж магадгүй. Тэгээ нийт энэ бас халуун сэтгэл хандив аянд оролцсон хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд бид нэр амралтын өдрүүдэд тааруулаад юу руу цагаан уус болон Баян улс сумд хандийнхаа зүйлүүдийг аймгийнхын удирдлагуудад авчихсан. Камер шопын хамт олон хүртэл одоо галт төмөр унтраа авчихсан. Богинолийн станц хүртэл сүжиг базар очиход буцаараа ирж боломжгүй болчдөг. 5 станц хүртэл Баян улс сумдаа тэр бэлгэж авч шинэ маш их хүмүүсийн сэтгэлийн дэмэр энэ халуун сэтгэлийн хандив үлдсэн. За манай аймагт бас аймгийн бусад аймгийн төвүүдэд байхааргүй бас гоё сайхан хөлбөмбөгийн талбай байдаг тийм ээ. Тэгээд та хэд манаас хөлбөмбөгийн талбайг нэг амралтын өдрөө эртхэн босоод бас очиж цэвэрлэлсэн. Ерөнхийдөө бас энийг яагаад би нэг дурдсан бэ гэхээр заавал нэг хятар хүч хөдөлмөр гаргалгүйгээр багахан хэмжээний сэтгэл гаргаад тэгээд жохон зүтгэл гаргахад бас хүмүүсийн аятай тухтай байх зүйлд ямар их нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгийг бас би энэ дээрээс харж ирсэн юм л да. Тэгээд энэ постыг бас би онцлоод байгаа юм аа. Энэ талаараа яриа. Аймгийн хөлбөмбөгийн талбай гэж ер нь бол хүмүүсийн анх баригдахаас нааштай хүмүүс хүүхдээс эхлүүлдэг. Энэ талбайг байгуулагдсанаас ш одоо манай Дорн таймын хөлбөмбөгийн шгшээ баг хүртэл одоо юу боллоо ш. Ус авралт руу болж илоо те. Тэгэд бид нэр харддаг л байсан та аюу хаягдсан байсан юм аа. Шилэн тамхины одоо юу вэ ишээч хаянд одоо ижээ самархан ясыг хүртэл ингээд тэр талбай төгөр ингээд хайцсан. Тэгээд сандал ширээн ингээд битүү хог болсон өнгө бүдэг нь алдагдсан байсан. Тэгээд манай нэгдлийн залуучууд өшөө санаачлагч группийн залууч гэдэг групп гэж байгаа л да. Тэрний хэсэг залуучууд нийлээд бид нар өөрсдөө харцаад энэ талбай дээр энэ ажлыг зохион байгуулсан амралтын өдөр. Тэгээд яг хүн болгон өөрсдөө нэг будаг авчирсан. 3800 төгрөөр нийлээд будаг аваад тэгээд багстайгаа тэгээ ирээд л талбайхаа одоо тал сандлыг нь будчихж байгаа. Талын будаа тэр хавь ингээд одоо бүх талбайг нь самрын ясны бид бүр одоо зургнаас нь харах юм бол мөлхөд түүж байгаа зургнууд байгаа шүү дээ. Тэгээ шүүртийн шүүрдээ нэг өдөр аягүй сайхан одоо бас өнгө нэмсэн. Тэгээ энийг бас эзэнгүүгээд бид ингээд бас хайчиж болохгүй. Тэртээ тэргүүл манай залуучууд Дорнтын иргэд өөрсдөө чөлөө цаг өнгөрүүлж байгаа юм чинь. Эндээ бас хайр гамтай юмд сэтгэл гаргаад оролцмоор санагдсан. Тэгээд үлдсэн талыг нь Дорн аймгийнхаа хөлбөмбөг сонирхч холбооны залуучуудаа Өвгөн Баяр тэрүүхтэй манай мижийн багийн залуучууд бас ингээ хүлээж аваад талыг нь үргэлжлүүлээд будаад бас цэвэрлээд янзсан баг. Тэгээ нэг өдөр ийм үйл ажиллагаа болсон. Дараа нь энэ хүмүүсийн бас дугуй унахын үйл явц, энэ дугуй унахын идэвхийг нэг сэргээсэн нэг юм үйл явдал болсон шүү дээ. Ундаг дугуйтай эко гэдэг тийм эко 100 гэдэг. Энэ 100 гэдэг нь 100 дугуй одоо хамруулахыг зорьсон. Тэгээ ер нь бол 100 дугуйтай залуучуудыг хамруулах гэж зорьсон. Эко гэдэг нь болохоор ямар нэгэн согтууруулах ундаа одоо тамхи хэрэглэхгүйгээр л энэ үйл ажиллагаанд оролцсон гэсэн үг л дээ. Хаанаас хаа өрөө? Энэ ингэсэн юм аа. Дорн таймын ундаг дугуй сонирхчдын групп гэдэг байдیں۔ Энэ дэр бол нэг яг ингээд дугуй ундаг хүмүүс маань айхтар нэгдэж чадаагүй. Тэгээ нэг 4-5 хүмүүс л ингээд хамтдаа ингээд дугуй унаад нэг тийшээ явдаг. Айхтар бас нэгдэн зохион байгуулалтанд орж чадаагүйсэн. Тэгээ бид нар энэ бас зүйлийг харчаад Улаанбаатарч бас ундаг дугуйтай Улаанбаатар гэдэг хөтөлбөр хэрэгжижсэн те залуучтай хүмүүс. Тэгэд энийг ийм зүйлийг бас хэрэгжүүлэн дугуй унж байгаа хүмүүсийг бас нэгтгэх зорилгоор энэ ундаг дугуйтай эко 100 гэдэг аяллыг 6 сар зохион байгуулсан.
хан уул руугаа явсан байхгүй. Одоо манай дорнчуудын шүтэн, Чоол савтын шүтэн хан уул руугаа 17 км ирж шин 30-40 км гэдэг юм. Тэгээ зам нь бол одоо эндээс Модонгөр хүртэл бол харьцан аюу цаашаа бол Дэржигнүүртэй нэлээд башаат зам байна. Тэгээ яг оролцсон хүнд нь наач нэг 100 залуулыг хамруулж чадаагүй. Тэгээ 50-60 залуучууд хамруулсан. Тэгээд Дорн тамгийн байгаль орчны газар бас ивент итгэж оролцсон байгаа. Хамтраад тэгээд бид нэр яваад ирэхдээ хамуул дээр очиж нэлээд халуун өдөр явсан. Ер нь бол бас нэлээд цуцаах юм билээ. Яг өсөв газар. Тэгээд халуун өдөрч байсан хэлгүй бэлтгэлгүй цамцгүй явсан аюу боорсон. Тэгээд ирээд юуныхаа хэрлэнголынхаа модон гүрний нөө ирсэн залуучдаа тэмцээн уралдаан зохион байгуулад ивэн төрүүлсэн багуудаа пицца ч юм уу те. Тэний өдрийг аюугаа усанд ороод үзсэн. Үүнээс хойш амдаг дуу сонсогчдын группийн хүмүүс маань аюугаа нэгдмэл зохион байгуулалт орсон. 2-3 уулаа явдаг гэсэн бол одоо 10 хориулаач дуунд болцсон. Тэгээд тийм үйл ажиллагаа болсон. Зүүн сая candy урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжд нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэж байцгийгд мессеж ирээд байна. Энэ бүр чи юу авчихсан вэ? Юм авч болно шүү дээ. Тийм үү? Тэгээ бисээ талхсан байлаа шүү дээ. Хөө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 нэгж аваад л та. Нэгж авсан байна шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авчих юм үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. Зүүн сая candy урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom. Орчин үеийн шинэ хотхонд айдуултай амьдрах хүсэлтэй хэн бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постын эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээд хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyalty Candy нэвтрүүлгийн дэмжигч байгууллага базар констракшны талын шилтгэн болгох. Энэ сонирхол татсан дараагийн нэг пост юу гэхээр баахан өвлийн үг ингээд дугуй унаад ингээд яваад ирсэн байхгүй юу? Одоо постн дээр л байна л да. Маш олон өвлийн үг. Тэгээд энийг жоохон дэлгэрүүлж яриач. Наа чинь бас өнгөрсөн жил одоо бас удахгүй шинэ он бас 50 дон ирсэн шүү дээ. Тэгээд наадах ч бол одоо өнгөрсөн жилийн бас 12 сар цөм авсан ажил. Тэгээд Монгол аймс модон чихэр гэдэг үйл ажиллагаа. Наадах чинь зохион байгуулах болсон шалтгаан яагаад вэ гэхээр би нэг зүйлийг анзаарсан л да. Юу гэсэн бэ гэхээр яг энэ захын гэр оролдоод цэцэрлэгт хамрагч чаддаг хүмүүс айгүйх байдаг. Тэгээ бага насны хүмүүс чинь гэртээ баг зурлаа одоо өвлийн үгэн гэдгийг зургатаар харж ирсэн. Сандер өвлийн үгэн харж байгаа хүмүүс ийм байлээ. Тэгээ ингээд бид нар чинь 6-7 залуу. Тэгээ манай гамбаа гэдэг бас залуу маань хүүхдтэй гэж зөрөөж өвлийн үгний хувцс хийлгээд жижигхэн өвлийн үг явсан шүү дээ. Манай гамбагийн хүү тэгээ моринд хэрэгтэй. Моринд тэргээ гоё саамаагаар чимгэл айгүйгоо сэтгэл гарч оролцсон. Тэгээ нэг парад маркер тусаар тогтнолын талбайгаас эхлээд ингээд алхаад дуутай явахгүй. Тэгээ ингээд энэ үйл ажиллагаа харж би нэг зүйлийг харсан. Хүнд ингээд баяр баясгалаа инээдэн бэлтгэгч аюулсах. Бид ийм олон өвлийн үгэн парадтай явж байгаа хүмүүс бол ингээд хараад уурлах юм байхгүй. Бүгд хараад гайхаад инээгээд өө ямар гомд уцаа гаргаж ирэл бичлээ гэж байна. Тэгээ ингээд явсаж станцын залуучдын энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байлаа тэгэл яригчлээс л та. Тэгээд 200 гаруй хүүхдүүдийг баярлуулсан. Тэгээд тухайн өдөр нь бас Тэнгэр бурхан хараад аюул сайхан дулаах өдөр таарсан. Тэгээд парад яваад бид нар чинь шүүц цахаараа ороод тэгээд захын гэр хорлын усан сангуудаар явсан хүүхдүүд чинь биднийг хараад зүгшнаас гүйж гарч ирээд л дүүнэрээ дагуулад л бөөм баяр. Тэгээ бидний хувьд ч гэсэн нэг өдрийн дугуун чинь үйл ажиллагаа зохион байгуулсан. Өөрсдөө хийсэн ажлаас аюул кайф авдаг. Энэ жил одоо явна. Энэ жил явахдаа бүр олон дугуйтай явна. Тэгэхээр телевиз үзэж байгаа залуучууд гэсэн бас энэ үйл явдалд идэвхтэй оролцоороо дугуйтай л бол одоо хүрэлцэн ирж заавал оролцоороо гэж уриалмаар юм тийм ээ. За ингээд ерөөдөө нэгдлийн талаарх яриаг бол хоёлаа төр орхив. Тэгэд дөрдөл одоо дуус шүү маш их яриа байгаа. Төгсгөлд нь дахиад нэг зүйлийг ярьчих. Сая одоо Ахмадын баяраар танаа нэгдлийн залуучууд маш сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан тийм ээ. Тэгээ энийг бол одоо яалтчгүй дурдахгүй байх харахгүй юм үйл ажиллагаа болсон. Тэгээд бас товчхон хэлбэл одоо хичнээн байгууллага хүмүүсээс гар бие оролцов. Ахмадуудаа яаж баярлуулав тий.
манай нэгэн гишүүн Facebook өргөн гишүүн Түмэн гэрлийн санаачлалгаан хийсэн. Тэгээд нийгмийн халамж үйлчлэгийн хэлтсэнд ирэх ахмадын хасрамж газар нэг 18-20 ахмадууд үйд юм билээ л дээ. Тэгээд яг чөлөө цагийнхан төвийг бид нар өрөөг нь ороод харсан чинь нэг том зурагттай. Тэгээд ийм урд модон сандлуудтай. Тэгээд настай хүмүүс орж харахад нэлээд хүндрэлтэй довжоотой. Айгүй ер нь бол харахад бас сэтгэл эмзэглэмээр дүр зураг харагдсан л та. Тэгээд нэг тийм залуучууд санаачлаад энэ ажил дээр бид нар орсон. Одоо 3-4 хоногийн хугацаанд ажилласан байгаа. Өдрийн цагаараа ирээд орой ажил тараад бүгд барилгын үйл ажиллагаанд оролцоо. Тэгээд энэ дээр маш олон хүмүүсийн тэмдэглэр энэ их сайхан үйл ажиллагаа болсон. Тэгээд маш олон хүмүүсийн санаачлалгаар энэ үйл ажиллагаа бүтсэн. Тэгээд бид нар бас өөрсдөө настай буурлуудаа буянтай сайхан ажил зохион байгуулсанд бас их баяртай байгаа. Тэгээд олон хүмүүсээс урмын сайхан үг сонсох их сайхан байдаг. Дараагийн их ажил гэдэг урамшдаг. Тийм. Бас заримдаа хит их магтуулахаар одоо тэрнээс санаа зовх ичих зүйлээс жоохон онгороод байна. Жоохон онгох зүйл бол ерөөсөө байхгүй. Ер нь их ичиж санаа зовх зүйл хийх магтуулахаар тэрнээс санаа зовх одоо хийх магтуулаад байнуудаа ч тийм үү санаа зовх зүйлс гарнаа. Тэгэхээр би бас хүмүүсийг цурт үзэж байгаа хүмүүс бас энэ дээрээс юмнуудыг багч гэсэн юмнуудыг бас тийм ойлгож хүлээж аваасаа гэж хүсэж байгаа юм л да. Яг нөгөө нэг засвар хийхээс өмнө ингээд очиод харж байхад маш тийм харанхуу тий ерөөдөө жоохон гэрлигээ муутай агаараа гэрлэнс гож тий агаас солилцох тийм одоо юм нэг боломж байхгүй битүү цонхнууд нь онгоодгүй тий. Тэгээ тиймэрхүү байсан зүйлсүүдийг ингээд маш сайхан богино хугацаанд ингээд залуучууд үнэхээр л одоо залуу хүний хүч тэнхээ биар сэтгэлийн тэнхээгээр шинэ өрөөгөө суулж байгаад ингээд янзлсан. Тэгээ хүмүүс бас жоохон зүйлийн сэтгэл гаргахад асар том зүйлсүүдийг хийх тийм урамыг одоо өг тийм биш үү гэдгийг ойлгож аваасаа тийм ээ. Тэгээ тэр одоо би бодож байгаа тэр настайчууд ямар их одоо сэтгэлээр их тэгж одоо тайвширч баярлаж тэгээд баярсандаа зайлвал бүгдээрээ уйлалах шиг байсан тийм ээ. Тий уйлаад л хэцүү юм билээ л тийм бас тийм аангууд. Ер нь жоохон нас явах гэрэнгүүт зүгээр тийм билээ шүү дээ. Тийм юм ахаа уйлчих гад тийм. Чи би одоо кино үзчихэл жоохон махтаал кино үзэж байгаа л уйлдаг хэсэмс гаргуул эргээ алгуу манай ээж мэж игч тэр уйлцсан сууждаг байхгүй. Кино мэн үзээд ер нь юу уйлдаг байна л гэж боддогсэн чи одоо тэр янз бүрийн кино үзэх өөрөө уйлчих гал гэдэг болсон байх шүү дээ. Гэр бүл цохоод хүүхдтэй өдөр болох хүмүүс их зөөлөрдөг ч юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Түрүүн бас нэвтрүүлгийнх нэг дурдгцсан нэг тийм постын талаар хоёул эргээд ярилцъя. Энэ одоо манай дээр найрамд л гээд их сайхан цэцэрлэг төрөлөө маш гоё бүтээн байгуулалт баригдаж байгаа. Тэгээд энэ бол мэдээж бас хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ийм зүйл тийм ээ. Тэгээд энэ дээр холбоотой бас манай аймгийн иргэд бас нэг жоохон ундууцны зүйл нь одоо хятадаар нэг ханзаар ингэ бичээд ерхий бас нэг дурсгалын хөшөө дурсгал маягийн ийм зүйл дээр ингэ үлдээсэн байгаа л та. Тэгээ энийг хүмүүс жоохон өрөөсгөл ойлголтоор ингэ хүлээж аваад жоохон сөрөг хандлагууд ингэ яваад байсан. Тэгээ би бас энийг ингээд нэг гоё тайлбарлаа хэлчихсэн ингэ бодож исэн чинь ашгүй чи бас ингээд нэг пост оруулсан юмсан. Оруулахаар хата бас өөр одоо Улаанбаатар хотын хэмжээнд байгаа тийм ээ. Бусад ийм одоо гадаадын хөрөнгө оруулалтаар бүтсэн одоо тэр гудамж талбайнуудын одоо мэдээллүүдийг тавиангаа бас цугууд нь хам ингээд постлцсан байсан л та. Тэгээ наа чин айгүй бүр сенсацлсан шүү дээ. Тэгээ фэйсбүүкээр одоо дорнотын бүгд болчиход дорнот дөрөв Монгол байхгүй болчихжээ ухааны хүмүүс бичээд комент бичээд л аа тэгээд та нар дорнотын залуучууд дөрөв их ингээд л тийм надхын одоо бараг очиж нураач ухааны юм ярил. Тэгээд наадах дээр чинь би эхний өдөр нь харчаад нэлээд бас бүхэндээ тайлбар хэлээл одоо ойр тойрныхоо найз тайлбарлал байсан л та. Тэгээд ерөнхийд нэг пост оруулж ирээд тэгээд Сонгос Улаанбаатарт бол одоо сүүлийн гудамж гэж байдаг тийм. Бээжингийн гудамж гэж байгаа, Намжингийн гудамж зэрэг гадаадын олон гудамжууд байдаг байхгүй. Энэ Наймал парк дээр хийж байгаа зүйл бол энэ бас олон сая хөрөнгө оруулалтаар тийм. Энэ улаан шороо байсан газрыг ингээд маш сайхан төвчүүлээд бүтээн байгуулалт. Тэгээ яг энэ дээр ийм жишээнүүд одоо Улаанбаатарт жишээ нь иймэрхүү зүйлүүд их байгаа шүү тийм. Иймэрхүү зүйлүүд байдгийм аа. Энийг мэдэхгүй тэгээд одоо бүхэн цаагаад ахна таашин. Тэгээ ингэж бичлээгээд дорнотын хятад булчин ч юу байх вэ? Ер нь бол ингээд гадны хөрөнгө оруулалтаар хийсэн зүйл төр бол мэдээж бол ийм зүйл байх нь л байдаг л асуудал шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол жоохон тайлбарлаж хүмүүст ойлгох байдлаар бичсэн зүйл л дээ. Тэгээ бас хүмүүс манай эргээр нь хүлээж аваасаа. Энэ бол одоо бодиттой хөрөнгө оруулалт, бодиттой ажил шүү гэж тийм. За мэдээж бас Дорнот аймагт одоо амьдарч байгаа залуу хүний хувьд Дорноттой хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын талаарх мэдээллүүдийг бас их одоо зургийг аваад мэдээллийг бичээд тэгээ ингээд бас их постлдог
энэтэй холбоотой бас дараагийн нэгэн пост бол энэ 20 дугаар байшингийн урд одоо сая энэ 9 сарын ихээр эхлээд нэг 9 сарын дунд хүртэл нэг явагдсан зам засварын ажил байгаа тийм ээ. Тэгээ энэний талаар бас ингээд өмнөх зургатад харьцуулаад одоо болсон байгаа юмс харьцуулаад ингээд пост хийсэн байсан. Тийм. Тэгэхэд хүмүүс нөө засвар хийгээд л наач их олон жил яригдсан л шүү дээ. Хүмүүс тогтдог. Тэгэл машинууд тойрж өөрөө хагаад зам хийдэг гэдэг л тэгээ энэ жил яг миний бас ажил мэргэжилтэй холбоотой л да. Би өөрөө засгийн дарганы хамгаалзын хэвлэл мэдээлэл ажилтдаг учраас бас ажлынхаа зарим хэрэгтэй зүйлүүдийг тийм ээ. Хүмүүст одоо сурчлага мэдээлэл хүүднээс оруулсан зураг. Ер нь ичнээн төгрөгөөр юм хийгдсэн. Энэ замыг хаанаас хэн барьж үт. Хувийн компани янзлал барьсан юм шиг болгоод байна. Аймаг орон нутгаас хийж байгаа бүтээн байгуулалт юм байна. Тэгээд өмнө ийм байсан замыг ингээд сайхан болгоцсон шүү гэд хүмүүст оруулахад хүмүүс яг дорн гэж байгаа юм тийм. Тэгэхээр өнөө үнэхээр гоё болсон байна гэдэг. Тэгээ ийм хүү зүйлүүдийг одоо хичнээн төгрөг ямар санхүүжилтээр ямар хөрөнгө оруулалтаар ингээд хэн гэдэг хаанаас хийчихв гэдгийг л юм тайлбарлаад л хэлж байгаа. Манай аймагт бас энэ бүтээн байгуулалт хийгдэд байгаа шүү гэдгийг бас харуулчлаа. Одоо бас ажлын шугамар тийм холбоотойгоор оруулсан постуудаас оруулнаа. Энэ одоо бас энэтэй холбоотой гэдэг аймгийн бас энэ хөдөлгөөнд оролцож байгаа машинууд бас жоохон бодлоготой хаана машина тавьж чинь тийм ээ. Хүний гарцсан дээр байна уу, явган хүний зам дээр байна уу, машинууд орж гардаг хэсэг дээр байна уу. Энийг бас жоохон анхаарч байгаасаа гэж хүсдэг юм аа. Одоо тэгээд ер нь бол аймгийн удирдлагч бүгд л бас Facebook ашиглаж байгаа шүү дээ тийм ээ. Засаг даргаас эхлээд Тэрлэн сумын засаг дарга гэдэг ер нь бол удирдлагууд хүмүүс болон Facebook-т болсон. Иргэд маань заавал одоо засаг дарга маань одоо хязгаар иргэдтэй уулзах нь гээд хүлээгээд байхгүйгээр тийм ээ. Одоо шууд Facebook-ээрээ дамжуулаад саналаа хэлдэг хэлдэг болсон шүү дээ. Тэр чинь бас мэдээж аймгийн удирдлагад ажилтан анхааралтай аваад цаашдаа хэрэгжүүлэх ажилтаа бас оруулж болохоор тийм ээ. Тийм. За битүүрийн яриа бас яхан халуун дотн их сайхан үргэлжилж байна гэж бодож байна. Тэгээд үзэгчтэй хэсэгэн хормын рекламыг хүргэе. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжт нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэж байцгийгд мессеж ирээд байна. Энийг чи юу авчихсан вэ? Юм авч үзсэн шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Өө ямар гоё юм бэ? Тэгэхээр 2500 нэгж аваад хэл та. Нэгж авсан баг шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авчих юм үстэй. Авч өгнө хүссэн боломж авч өгнө. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр хэллээ. Mobicom. Орчин үеийн шинэ хотхонд аялалд амьдрах хүсэлтэй хэн бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон. Зүүн сая канди урамшуулалт хөтөлбөр эхэллээ. Урамшуулалт хөтөлбөр 50 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 1 сая кандины эзнийг тодруулна. Урьдчилсан дэлбэр тэрэлж та 2500 болон түүнээс дээш нэгжээр дансаа сэнгэлээд эсвэл 500 мегабайт болон түүнээс дээш дата багц аваад тухайн өдрийнхөө 1 сая кандины төлөө өрсөлдөөрэй. Нийт 7 болон түүнээс дээш хэрэг цуглуулан 50 сая кандины төлөө өрсөлдөх боломжтой. Mobicom. За манай нэвтрүүлгийг ивент тэгж оролцдог хоёр хүнтэй байгууллага байдаг. За Mobicom корпорацийн Дорнод аймаг дахь салбарын одоо хамт олон манай нэвтрүүлгийн ивент тэгж одоо Candy Loyalty хөтөлбөрөөр оролцож байгаа. За мөн их базар констракшны талын шилтгэн хотхон бас манай нэвтрүүлгийг ивент тэгж оролцож байгаа маа. За нэвтрүүлэгтэй холбоотой бид нар нэгэн пэйж хуудсыг үүсгээд маш сайхан одоо сүүлийн үед их идэвхтэй хөтлөж явуулж байгаа. Нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн хандлаар мэдээллүүдийг тэр пэйж дээрээ тавьдаг. За хийгдсэн нэвтрүүлгийг бас пэйж руу оруулаад ингэ явдаг. Тэгээд бас дараагийн зочныг урьхаас өмнө бид нар пэйж дээр тийм асуултуудыг өгдөг л дөө. Ирэх одоо 7 хоногийн нэвтрүүлэгт оролцох зочноосоо асуух асуулт байх юм бол чөлөөтэй ингээд пэйж дээрээ тавиад ингээд асуултаа асуухаж болно гэдэг. Тэгээд ирсэн асуултууд дундаас нэг онцлог нэг асуулт байсан юу гэхээр манай одоо пэйжийн бас нэг идэвхтэй оролцогчийн нэг асуулт байгаа. Ер нь одоо ингээд бас хоошид нэвтрүүлэлт оролцож байгаа хүмүүсээс тухайн хүний бас ингээд ажил амьдралаас гадна хувь хүний өөрийгөө хөгжүүлэх төр одоо боломжтой хэрэг байдаг вэ? Өөрийгөө хэрэг хөгжүүлдэг вэ гэсэн ийм асуулт байсан л да. Тэгэхээр энэ асуултуудыг бас хүн болгоноос асуугаасаа гэж хүсэж байгаа тийм оролцогч байгаа. Яг орон нутагт Улаанбаатарт бол амьдарч байгаа залуучдын хувьд бол сургууль дамжаа ч юм уу тийм одоо сургууль ч юм уу боломжууд бол бидний хувьд бол биднэртэй харьцуулахад харьцангуй илүү байгаа л да. Яг орон нутагт амьдарч байгаа залуучдын хувьд одоо яг тэр болгон одоо сургуультанд дамрагдаад байх боломж байхгүй. Ажлын шугамар ч юм уу тийм сургуульд семинарт Улаанбаатар руу явах жишээ. За хувь хүн талдаа л ер нь өөрийгөө бие дааж хөгжүүлж байна да.
чинь Яаж юу хийж юм тэгээд. дээр нь одоо бие даахаас гадна манай нэгдэлгээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдэл рүү хэр орчод байгаа. Тэгээд нэгдэлтэй холбоотойгоор бид нэ залуу хүмүүсээс биентэйгээ ойр байх, биенээсээ суралцах юм их биенийг хөгжүүлэх зүйлүүдийг одоо миний мэддэг зүйлийг чи мэддэг, чиний мэддэг зүйлийг би мэддэг чинь те биенээсээ суралцах зүйлүүд их байдаг. Ер нь бие дааж өөрийгөө хөгжүүлж юм да. Нэвтрүүлгийн маань хугацаач өндөрлөлөө та бүхэн ярьсан төлөвлөсөн одоо постууд ч маань ч ингээд өндөрлөж байна. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бас яригдаагүй үлдсэн ч юм уу бас өөрийнх нь талаар одоо үзэгчтэй хийж байгаа ажилтай холбоотойгоо мэдээллүүдээсээ ч юм уу те. Ер нь ингээд нэмж хэлхийг хүсэж байгаа зүйл байвал одоо сайхан зүйлүүтэй ярьж болно. Тэгээд ямар ч сан хамгийн түрүүнд хэлэхэд энэ нэвтрүүлэг Дорнод аймгийн Facebook хэрхмүүд гэдэг энэ сайхан нэвтрүүлгийг санаачлаад хийж байгаа ТV6 тий телевизийн хамт олонда та бүхэнд бас маш их баярлалаа. Бас одоо миний хувьд одоо анх удаа л нэвтрүүлэгт өргөж орж байгаа юм л зүйлтэй. Тэгээд миний хувьд бас их таатай сайхан санагдаж байна. Тэгээд цаашдаа бас олон сонирхолтой хүмүүс орж олон бас хийж байгаа ажлуудынхаа талаар ярих байх тий. Бас хийж байгаа ажил гэхээс илүү хувь хүний энэ маань ямар хүн бэ гэдэг бас онцлогийг бас гаргаж ирж ярих хаа гэж бодож байна. Тэгээд ямар ч ийм нэвтрүүлэг хийж байгаа хамт олонд маш их талархаж байгаагаа хэлье. За, нэвтрүүлгийн төгсгөлд манай нэвтрүүлгийн хамгийн гол дүрэн болох дараагийн одоо Facebook эрхмийг энэ суудалд урих одоо хүндтэй үүрэг бол танд оногдож байгаа. Тэгээд эх 7 хоногийн нэвтрүүлэгт энэ суудал дээр хэнийг суулгахыг хүсэж байна вэ? За, би бодцоод ер нь эхний 3 дугаарт 3 эрэгтэй хүн орсон байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо бас нэг эмэгтэй хүн оруулж гендерийн харьцаа бас тэгшгээд явуул гэж бодож байна л да. Тэгэд манай Дорнод аймгийн залуучдын нэгдлийн үйл ажиллагааг бас байнга хэмжээ оролцдог. Бас Facebook-т нэлээдгүй идэвхтэй ханддаг Тов гэдэг компани байгаа. Тэгээ төгөөмөл ордуулах компани захирал Баячгийн оюун туяа гэдэг ч маань байгаа. Тэгээ бас манай нэгдлийн үйл ажиллагаа их дэмжин манай баян уулын одоо халуун сэтгэл хандив айн дээр хамт олоноор маш сайхан ханд өргөд дэмжиж оролцож ирсэн. Тэгээд байнга л бидний үйл ажиллагааг дэмжиж урмын сайхан үг бичлэлийг дэмжиж байна. Тэгээд Баячгийн оюун туяа хичээгээ дараагийн Facebook эрхмүүд нэвтрүүлгийн зочноо урьж байна. За тэгээд зочин маань манай оролцогч Батолдын урилгыг хүлээн аваад эх 7 хоногт энэ судал дээрээс үзэгчид та бүхэнтэй уулзна гэж итгэлтэй байна. За ингээд нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан яруу өрнөс найздаас баярлалаа. За ингээд урилгыг маань хүлээн авч бид бүхэнтэй маш сайхан яруу өрнөсөнд гялалаа. Нэвтрүүлэг маань ингээд өндөрлөх гэж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд манай нэвтрүүлгийн ивент хийж байгаа Mobicom корпорацийн зүгээс бас бяцхан гарын бэлгийг одоо оролцож байгаа оролцогчтой дамжуулахыг хүссэн байгаа. За тэгээд мөн одоо манай нэвтрүүлэгт оролцогч бүрийн одоо гар утсыг 1 сарын хугацаатай 1 ГБ датагаар ингээд өнгөө одоо ашиглах юм эрхийг бэлгэлж байгаа маа. За тэгээд энэ эрхийн хамтаар ингээд өөр чинь их гарын бяцхан бэлгийг дамжуулъя. За мөн манай нэвтрүүлгийг ивентэтгэн оролцож байгаа талын шилтгэн хотхны одоо нийт хамт олондоо бүгдээрэнд нь талархснаа илэрхийлье. Ингээд Дорнодын Facebook-ийн эрхмүүд нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрж инфо өндөрлөж байна. Дараагийн 7 хоногийн амралтын өдрүүдээр үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзцгаая. Candy шүүдэт хөтөлбөр хэллээ. Миний хөө ээжд нь хараад хэдэн кэнди орлоо. Эдэн кэнди орлоо гэж байцгийгэл мессеж ирээд байна. Энийг чи юу авчихсан те? Юм авчихсан шүү дээ. Тийм үү? Тэг бисээ талхсан байлаа шүү дээ. Өө ямар гоё юм бэ? Эхлээд 2500 гэж аваад хэл та. Игжээ авсан байх шүү дээ. Биш миний хөө. Юу чи 50 сая кэндитэй олчих. Ээжийнхээ дуртай юмнуудыг авч өгнө үстэй. Авч өгнө хүссэн болгоно ч авч өгнө. Зүүнсээ кэнди шүүдэт хөтөлбөр хэллээ. Mobicom Орчин үеийн шинэ хотхонд айдуултай амьдрах хүсэлтэй хэм бүхний өмнө үүдээ нээлээ. Талын шилтгэн хотхонд тавтай морилох тун. Талын шилтгэн таны хотхон.
Эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгийг өргөн барьж байна. Хамгийн сонирхолтой, хамгийн их лайк дарагдсан тэрхүү постинг эзэн энэхүү суудалд өргөдөн сууж постын талаар илэн далангуй чөлөөтэй ярилцах болно. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр Доронтын Facebook эрхэм нэвтрүүлгээ хамтдаа уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч илүү амттай Loyal Developer Candy. Нэвтрүүлгийн дэмжигч байгууллага Их Базар констракшны тал ижилхэн олгоно.